Гурван гал эмнэлэг маань 24 оноос энэ дурангийн цогц тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн. За үүнтэй уялдаад 25 оны 5 сараас бол энэхүү OCSRS гэдэг өтгөөнд даалт цус илрүүлэх болон бүдүүн шулуун гидсний замын шархлаад өрөвсөл одоо полип ургацаг эрт үед нь онцлох энэ боломжийг олгосон технологиг нэвтрүүлсэн. Нийт бол энэ зөнхлөн тохиолдох хавдрын 32%-ийг нь хоол усруулах замын хавдар эзлээд байна. Үүний 6%-ийг нь энэ шулуун бүдүүн гидсний замын хавдрууд эзэлж байгаа. Тэгээ ихэвчлэн онцлогдохдоо дандаа хожуу шатанда. Нийт яг судалгаагаар бол 88% нь 3-4-р шатанда онцлогдож байна гэсэн судалгааны тоо баримтууд байна. Хэрвээ эрт үед нь бид оншилж чадах юм бол нийт 10 хавдартай хүний 9-ийнх нь тавилан амьдралын чанарыг нь хадгалаа эрт үед нь хадгалаад үлдэх боломж байна гэсэн судалгааны дүн байгаамаа. Тэгэхээр яг энэндээ уялдуулаад одоо бид бол яг энэ онцлогоог эрт нэвтрүүлэх боломжийг үйлчлүүлэгчтэй олохыг бол хүсэж байна. Тэгэхээр энэ эрт илрүүлэх боломжийг энэхүү шинжилгээ бол бидэнд олгож өгж байгаа учраас одоо хайртай гэр бүлтэй, хайртай хамт олондоо хайртай тэгээ байгууллагын урьдчилан сэргийлэхүүд хүртэл одоо нөгөө шинжилгээг ийм нэг цомхон байдлаар нэг хэдхэн шинжилгээг үзүүлээд явах биш. Яг ямар шинжилгээ одоо байгууллагын үнд капитал болсон ажилчид нь хэрэгтэй байна вэ гэдэг дээр хүртэл ингээд маш гоё ханддаг байгаасаа гэж бид бол нөгөө байгууллагуудын урьдчилан сэргийлэхээр ажилладаг учраас хардгаа. Тэгэхээр энэ шинжилгээ бол өртөг багтай үйлчлүүлэгчид ээлтэй байхгүй юу? Ээлтэй гэдэг нь юугаараа хэлж ийн вэ гэвэл өтгөнд л өгчгөн. Гэтэл дурангийн шинжилгээ яадаг вэ гэхээр нөгөө унтуулгатай, туулга бодис хэрэгэлдэг, шаардлагатай тохиолдолд унтуулгыг бас сонголтоор авч болдог. Тэгэхээр 40-с дээш насных нь хэдийн алдсан стандарт ч гэсэн Монголын ард түмэнд хоол хүнсний хэрэглээ эрүүл аюулгүй байдал, за тэгээд эрүүл мэндийн суурь боловсрол бас харилцаа адилгүй байгаатай холбоотойгоор байгууллага дээр хийж үтсэн 300 гаруй үйлчлүүлэгчдэр маш залуу насныханд бол өөрчлөлт ихтэй байсан учраас тэгээд ингээд ард түмний боловсрол хүртэл ийм байгаа үед нь бүх насныхан эрт үед нь хийж үзээсэй, энэ шинжилгээнд орж үзээсэй гэсэн хүсэл бол өндөр байсан. Тэгэхээр та бүхэн хайртай дотныхоо гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд санаа тавьж жил болгон одоо энэхүү шинжилгээг өгж хэвшээрэй гэж хүсэж байна. Баярлалаа.